Үзэгчнэртэй энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын шүүгчтэй холбооноос эрхлэн хүргэж буй ярьж буй хууль нэвтрүүлгийн ээлж дугаар та бүхэнд хүрч байна. За, өнөөдрийн дугаараар бид гэр бүл цуцлалт, гэр бүлийн харилцаанд энэ хүүхдийн эрхийн зөрчил энэ сэдвээр бас ярилцахаар энэ дугаараа хүргэж байна. За, энэ удаагийн дугаарын зочноор топ модель Бадам Гэрэл. За, шүүгчдийг төлөөлж ахмад шүүгч Наран Цэцэг. Ансран хүүхдээ Наран Цэцэг 1982 онд зөвлөлт холбоотуулсан Ташкент хотын Улсын их сургуулийн хуулийн ангийг эрх зөөж 2013 онд Оросын холбооны Улсын их сургуульд хууль зүйн ухааны магистр, 2000-аас 2019 онд шүүгчийн сургалтанд иргэний эрх зүйн сургагч багш, ажлын туршлага 1982-оос 2000 онд Архангай аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга, шүүгч, гишүүн, Архангай аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хууль хэлцээний дарга, 2000-аас 2006 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүгч, 2006-аас 2019 онд Баянгол дүүргийн шүүх, дүүргийн иргэний хэргийн анхас шатны 2 дугаар шүүх, Баянгол хан ул сонгой архан дүүргийн иргэний хэргийн анхас шатны шүүх, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхас шатны шүүхэд шүүгч. Тэгээ бид гоор бас ярилцах бэлэн боллоо. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэндийг хүргэе. За, бас бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээ миний хувьд бол иргэдэг төлөөлж байгаа учраас бас аюу сонирхолтой байна. Тэгээ яг анх удаа хуульч нартай нүүр тулж ярилцаж үзэж байна. Тэгээд яг энэ маань иргэдэд бас нэлээд зөв мэдээлэл өгөөсэй гэдэг үднээс би бол яг нийт иргэдийн маань асуухыг хүсдэг тэр асуултуудыг өнөөдөр бас асууя гэж бодсон байгаа. Тэгээд нэлээд хүндтэй шүүгч ирсэн, хуулийн мэргэжлийн хүн ирсэн байгаа юм чинь та нартаа аль болох энгийн үгээр тайлбарлаж өгөх үүргийг өнөөдөр би хүлээж байгаа гэсэн үг. За, баярлалаа. Гэр бүл цуцлалт, бид нар бол нөгөө хуулийнхаа хэлээр гэр бүл цуцлалт гэж ярьдаг. За, иргэд бол гэр бүл салах гэж ярьдаг тийм. За, шүүхийн одоо танаас асуухыг хүсэж байгаа эхний асуулт бол энэ ер нь гэр бүл цуцлалтын шалтгаан ер нь дийлэнхтэй одоо олон шалтгаан байгаа байх л да. Гэтэ энэ залуучууд гэр бүл цуцлалт ер нь юунаас болж хөвчлэн одоо шүүгээр гэр бүлээ цуцлуулах гэдэг юм уу ийм үр дагаварт хүрэж байна. За, залуучуудын хувьд гэр бүл одоо салахад хүрээд байгаа шалтгаанууд нь хоорондын таарамжгүй харилцаа, айс цангийн таарамжгүй байдал, эдийн засгийн хувьд бас бэхжиж чадаагүй байдал, тэгээд үр хөвгттэй болоод ажлын ачаал нэмэгдээд тэр ачаалыг даах чадваргүй байгаа байдлаас болоод үйл ойлголт байх тийм. Хариуцлага асуул хэрэгтэй тийм. Энээс болоод гэрэл цуцлахад хүрж байгаа. Бас тэр нөгөө нэг хүчрхийлэл бас байгаа гэжсэн юм. Хүчрхийлэл бас байдаг. Хүчрхийлэл улмаас бас арх хэрэглэх хүчрхийлэл үлдэх зэрэгс болж бас цуцлахад хүрж байгаа ийм шалтгаанууд байна. Ийм үндсэн шалтгаан. Таймлот хэлэх юм бол тийм үндсэн шалтгаан. Маш олон байгаа ах л да. Их олон жижигчлсэн байгаах тий. Тэгээд аль болох нөгөө таймлж хэллүүл хүмүүстэй л ойлгомжтой байхаа гэдэг үднээс манай шүүгч хэллээ. Тэгвэл яг ингээд цуцлж байгаа буюу салж байгаа гэр бүлүүдийн хэдэн хувь нь буюу одоо дийлэнх хувь нь ямар шалтгаанаас болж цуцлуулахтай хүрдэм бол тэгээд дээр нь дахиад нэг асуух нь захиргааны салалт би зүг ярьж байна. Нөгөөдхийн шүүхийн салалт гэдэг ийм одоо хоёр өөр юм бод байгаад тах шиг байна. Тэгээд захиргааны шүүхийн гэсэн хоёр өөр юм байгаа даа тий. Тэгэхээр энэ ямар учиртай юм болоо? Захиргааны журмаар цуцлах гэрэлтэй цуцлах асуудал бол хоёр тал эхнэр нөхөр цуцлахаа харилцан зөвшөөрч байгаа. Эд хөрөнгөний талаар маргаангүй байгаа. Ийм шалтгаан, ийм үндслээр захиргааны журмаар цуцлж болдог. Сайн дурын үндсэн дээр гэрүүл болсон сайн дурын үндсэн дээрээс цуцлж болох тийм зохицол нь захиргааны журмаар цуцлж байгаа зохицолт нь. Шүүхийн журмаар цуцлж байгаа асуудал бол насан туршийн хүүхэдтэй эд хөрөнгөний талаар маргаантай гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдэгдсэн хоорондын тэр таарамжгүй харилцаа ийм зүйлүүдээс шалтгаалсан шалтгаануудаар шүүгт хамт шийдвэрлэх ёстой болдог. За, Монгол улсын хувьд бол ер нь гэр бүлийг болох бүрэн бүтэн байлгахыг хуулийн бодлогоор бас энийг зорьсон. За, энэ зорилгын нэг жишээ нь бол шүүгт хандхаас өмнө шүүхийн эвлэрүүлэн зурчилт хандаж хандах ёстой юм. Тэгээд энэнгүүгээр шүүх хүлээж авахгүй л дээ. Заавал эвлэрүүлэн хандаж байгаа нь тийм нөгөө залуучууд маань хоорондын бяцхан үйл ойлголцлоос ч юм уу сэтгэл санааны байдлаас зан арын шингийн таарамжгүй байдлаас салахад хүрж байгаа ийм шалтгаан байгаа бол эвлэрүүлэн зурчилт тэрийг бас ярьж хэлж эвлэрүүлэх талаас нь ажиллагаа явуулдаг. Хэрвээ эвлэрэх боломжгүй гэх юм бол одоо шүүх дараагийн шатнд хандах ёстой. За, энэ гэр бүл салалтын асуудал зөвхөн эхнэр нөхөр хоёрын асуудалд нөлөөлдөггүй. Гэр бүлийн
хүрээнд байгаа гэр бүлийн бусад гишүүд насан туршаагүй хүүхдүүдийн эрх шигтэх хурц сөргөөр нөлөөлдөг учраас заавал шүүх шийдвэрлэх шаардлагатай байдаг. Тэгэхээр заавал наана нэг өөр дамжлага байж байгаа юм биш үү? Хүмүүс болоод ингээл шууд шүүх рүү маргаана шийдвэрлүүлэх гэж шууд шүүх рүү ханддаг тийм тохиолдол аюу их хандах хүсэлтэй тийм тохиолдол аюу их байдаг байх гэж ойлгосон юм. Тэгэхээр эвлэрүүлэн зуучлал дээр бол эвлэрээд буцаж байгаа гэр бүл байгаа. Ягаад тэр тэнд мэрэгжлийн сэтгэл зүйч ажиллана, эвлэрүүлэн зуучлагч өөрөө мэрэгжлийн хүн байгаа. Эрх зүйч тэр хүмүүсд бас туслаад дэмжиж ярьж хэлээд үл ойлголцлын саад бэрхшээлийн тайлбарлаж ярьж өгөөд ингээ ойлголцоод буцаж байгаа гэр бүл зөндөө байгаа. Эвлэрүүлэн зуучлал хугацаа гэж байх уу? Байна. Эвлэрүүлэн зуучлал хүсэлт хүлээж авсан хойш 30 өдрийн дотор ажиллагаа явуулаад боломжгүй бол одоо боломжгүй нэ гэдэг хариуг нөгөөд. Тэгээд дараагийнхын шатнд шүүх. Энэ маань ерөөсө гэр бүлийг бүрэн бүтэн авч үлдэх гэж оролдож байгаа төрийн зүгээс Хийж байгаа. тийм барьж байгаа бодлого хийж байгаа хууль зүйн зохицуулалтаараа хийж өгч туслах гэж хичээж байгаа. Тэр зохицуултуудад хүүхдүүдэд ч гэсэн хандсан зүйлүүд байгаа шүү дээ. Одоо сэтгэл зүйч нар хүүхдүүдтэй харилцсан, хүүхдүүдтэй ярилцсан ч гэх юм уу. Одоо нөгөө хүүхдийн сэтгэл зүйг гэмтээхгүй талаас нь авж байгаа арга хэмжээнүүд бас байдаг бах тий. За яг эвлэрүүлэн зуучлалт төр бол үндсэндээ эхнэр нөхөртэй л ярина да. Тэгэхээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зорилго нь бол нөгөө талуудыг магадгүй гэр бүлээ цуцлая гэд залуу усуд нэг бас хөнгөн ханддаг гэж магадгүй шүү тийм ээ. Тэгэхээр ийм эвлэрэх ийм боломжийг олгоё. Бас ингээд харилцан ойлголцоод хугацаа олгоё те ярилцаад сэтгэл зүйчд хана гэдэг нэг ийм шатны нэг хэсгэл гэж ойлгож байна тийм ээ. Тэгэхээр хэрвээ эвлэрүүлэн зуучлалтаа хандаад талууд үнэхээр одоо эвлэрэх боломжгүй байна гэвэл цаашаа шүүхэн шат руугаа шилжиж байгаа шүү тийм ээ. Дараагийн шатны ерөөсөө шүүхтэн хэмжлээ гаргаад өргөдлөө гаргаад шийдвэрлэнэ. Гэсэн өөрөө ч нөгөө хүүхдүүдээ асуухаар энэ хүүхдийн эрхийн асуудал нөгөө хинийх нь асрамжинд үлдээх үү гэдэг асуудал бас маш чухал асуудал байдаг байх л та тий. Тэгэхээр энэ хүүхд дээр гэр бүл цуцлах харилцаан дээр энэ хүүхдийн эрхийн асуудал яаж хөндөгдөж ийн одоо та гэр бүлийг бүрэн бүтэн дээр нь авч үлдэх гэдэг маань ерөөсөө л хүүхдийг л нөгөө эцэг эхтэйгээ амьдрах эрхийг хангах тийм ээ. Гэр бүл дотроо өсч боож эрхийг хангах. Тэр зорилгоор л хичээгээд байгаа юм л да. Тэгээд ер нь гэр бүлийн маргаан донд байгаа хүүхэд өөрөө хүүхдэд тэр гэр бүлийн маргаан хэр нөлөөлөх үү? Хүүхэд өөрөө тэрийг одоо сэтгэл зүйн хувьд яаж хүлээж аваад байна? Цааш энэ гэр бүл хэвээрээ байх шаардлагатай юу, шаардлагагүй юу? Одоо хүүхдэд бүр дарамт болоод сэтгэл зүйн хувьд одоо нөлөөлөөд хүүхэд бүр тэрш одоо юу гэдэг юм бүр тийм төвөгшөөсөн байдалтай сэтгэл зүйн хувьд хямралд орсон юм байх юм бол цааш үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзэх. Тэр тэгээ хүүхдийн нөгөө наснаас шалтгаалах уу? Насан турсан, насан тураагүй. Насанд 18 нас хүртэл насны хүүхдүүдийн насан туршаагүй хүүхдэд тооцогдож явна. Тэгээд энэ 18 нас хүртэл насны хүүхдүүдтэй гэр бүлийн хувьд бол заавал шүүх шийдэх юм аа. Тэгээд хүүхдүүдийг хэрэг заавал одоо энэ гэрэлтийг цааш үргэлжлүүлэх шаардлагагүй хүчрхийлтэй юм байна. Хоорондоо таарахгүй юм байна. За шүүхээс бас дахиад эвлэрүүлэх арга хэмжээ авах боломж байгаа. Нөгөө эвлэрүүлэн зууч тандаад эвлэрэхгүй гэдээ ирсэн шүү дээ. Тэгээд шүүхэд дээрээ шүүгч хэрэг маргааныг авч үзэж хагаад энэ улсуудыг эвлэрүүлсэн дээр юм байна гэж үзэх юм бол дахиад эвлэрүүлэх хугацаа тогтоож болно. Шүүхийн шийдвэр дахиад тогтоогоод тэр хугацаанд дахиад сэтгэл зүйчтэй уулзуулаад хугацаа өгөх нь тийм. Ингэж асуудлыг шийднэ. Ер нь аль болох тийм их нямба чамба хандаж шийдэхгүй хүүхдийн эрх шигтэх хурцаар нөлөөлдөг. Гэр бүлийн бусад гишүүд гэж дахиад хүмүүсүүд байгаа тэнд. Тэр насан туршаагүй хүүхдүүдээс гадна тэр эхнэр нөхөр хоёртоо амьдардаг хоёр талын аав ээж юм уу бас хөдөлмөрийн чадваргүй хүмүүс цуг байгаа бол энэ хүмүүсүүдийн эрх шиг бас давхар яригдах хэвээр харагдах хэвээр тэр бүхнийг л одоо бодолцож шийддэг л дээ. Гэтэ тэр байгууллагуудын хугацаа би тийм байгууллагуудаа 2-3 удаас очиж үзчихсэн. Яг нөгөө эцэг эхээсээ дайчсан хүмүүс байт юм лээ. Тэгээ тэр хүмүүс маань гэртээ арих сонирхолгүй. Гэхдээ нөгөө байр маань тодорхой хэмжээний улсын төсөвтэй учраас тодорхой хугацаагаар л байрлах боломжтой. Сургууль үзүүлэх. Тийм. Яг үнэн. Тэнгүүд тодорхой хугацаагаар байлгангууд тэр хугацаа дуусангууд нөгөө хүүхд чинь ахиа гэртээ очих болт юм байна л да. Тэнгүүд гэртээ очих болонгууд нөгөө хүүхд чинь гэртээ очих шийдвэр гаргахгүй нөгөө хүсэлгүй учраас тэгээ одоо магадгүй нөгөө буруу зам сонгох ч гэдэг юм уу эсвэл одоо гудамжинд гаргах ч гэдэг юм уу юм эрсдэлтэй алхмууд бас маш их хийгддэг юм. Тэрэн дээр нөгөө дүгнэлт гаргаж байгаа бах. Хүүхдүүдийг одоо яаж хүмүүжиж чинь цааш юу шаардлагатай гэдэг юм дүгнэлт гаргаж байгаа. Тэгээд эцэгний хүлээлт өгч болох уу болохгүй юу? Болно л да эцэг нь хүлээж авахыг хүсээд нөгөө өмнө байсан нөхцөл байдал нарилцсан байх юм бол хүүхдийг эцэгт нь хүлээлгэж өгч болно. Тэгвэл хүүхд өөрөө хүсэхгүй бол ерөөсөө тэр хүүхд хүмүүжлийн төв
тэмдэглээд байгаа болоо да. Тэр байгууллага маань 18 насны хүүхдийг тэнд сургаад хүмүүжүүлээд байлгаад хувцлаад хооллоод хичээл заагаад олон нийтийн арга хэмжээнд оролцуулаад ингэ байж байгаа байгууллага байгаа л да. Тий. Тэгэнгүүт одоо энэ байгууллагыг анзаарахтаа 14 хоног яг хүүхдээ ингэж байлгадаг гэж би сонссон юм байна. 14 хоногийн хугацаанд ингэж ажиглаад, сургаад ингэ байж байгаад 14 хоногийн дараа аав ээжд нэргэж өгөх хүсэлт одоо гаргадаг юм байна гэж ойлгоод тэгэнгүүтээ тэрэн дээр очихгүй гигэнгүүт нөгөө хүүхдүүд маань сунгах боломжгүй байт юм байна гэж би бол ойлгосон юм. Нөгөө тэр тухайн байгууллагын хүмүүс надад тийш тайлбарласан. Тэгээд надад харамсалтай юм нь юу байсан гэхээр тэр хүүхэд нэгэнд гэртээ очих хүсэхгүй байхад очих газаргүй тэгээд дахиад нуусаас тэрийг сунгах боломжгүй байнгут яг тийм хүүхдүүд яадаг юм бол яг энэ төр бол хүүхдүүд болгон адилхан биш нөхцлүүдийн яг тодорхой нөхцлүүд байгаа. Тэр нөхцөлдөө тохирсон хүүхдийн 18 хүртэл тэнд хүмүүжүүл байлгаж байгаа. Тэр 14 хоногийн асуудал чинь ерөөсөө нөгөө дайжчихсан даруй да. Тэгээд гудамжинд явж хатан ч юм уу эцний хүүхд яваад байгаа гэх юм оюун мэдээллээр хамгаалах зорилгоор байлгаж ажиллаж байгаа хугацаа л байна. Цаашд яах вэ гэдэг шиг. Хэрэг эрүүлтэн тийм сөрөг нөлөөгөө бол тэр хүүхдийг буцаад эцэгт нөлөөлөж байх л та. Гурлаа сая тэгэхээр энэгүй хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага олбогдох хууль тогтоомжоор ер нь гэр бүлээсээ дайцсан гэдэг юм уу, хүчирхийлд хүрсэн гэдэг юм уу, энэ хүүхдийг хамгаалахын тогтолцоо өөрөө ямар байна вэ гэдэг асуудлыг ярилцлаа шүү дээ тийм ээ. Зүгээр яг энэ харилцаанд өөрөө шүүхийн оролцоо ямар байх вэ? Одоо мэдээ шүүх бол сайн дурын санаачдгаар тэр хүүхд гадаа явж лөө энийг тийш ингэрэ гэдэг тийм эрх хэмжээ байхгүй шээ. Тэгэхээр зүгээр энэ харилцаан дээр шүүх ямар байдлаар оролцдог вэ гэдгийг тавьж тодруулж хэлж өгөх. Энэ асуудалд шууд оролцохгүй. Энэ шүүхийн харьяаллын асуудал биш юм. Энийг харьяалж хийж байгаа байгууллага нь одоо энэ магадгүй цагдаагийн байгууллагаар нь цахилгааны байгууллагууд их байна. Тэгээд нөгөө гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэдэг энэ одоо баг хорооны хэсэг болгонд шохоо нийгмийн ажилтан байна шүү дээ. Энэ хүмүүсүүд хариуцж энэ асуудлыг шийдэж байгаа. Өөрөөр хэлбэл шүүх бол нөгөө талууд гэр бүлийн эхнэр нөхөр хоёр гэрэлдээ цуцлуулъя гэдээ ирж байгаа тохиолдолд тэр асуудлыг одоо цуцлах хэсэг асуудлыг шийдвэрлэж байгаа. Зүгээр тусдан дээр хүүхдийн эрхийг хамгаалах ийм тогтолцоо үйлчилж байгаа юм шүү гэдэг. Зөвхөн дараачийн би нэг ийм асуултыг тань хэлж өгөөч гэж хүсэж байгаа юм. Тэр юу гэхээр нөгөө хүүхдийн эрхийн асуудал ярьж хүүхдийн нөгөө асрамжаа хин дээр нь үлдээх вэ гэдэг асуулт гардаг тий. Эцэгт нь үлдээх үү, эхт нь үлдээх үү? Тэгээд талууд хин аль нь эсвэл магадгүй за ээжд нь үлдээ гэж шийдсэн байдаг. Эсвэл аав ээж хин аль нь хүүхдээ асрамжиндаа авах хүсэлтэй байдаг. Яаж тэрийг шийдвэрлэдэг тий. Тэгээ бас нэг гардаг асуудал нь за магадгүй нөгөө аав нь гэдэг юм уу аль нэг тал нөгөө хүүхдээ анхаарал халамж юм уу байдаг. Тэгээ за би өөрийнхөө асрамжинд аавна гэд за эцэгтэй юм уу ихтэй нь уулзахгүй би чамаа гэд ингээд нэг ийм асуудлууд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ гэр бүл цуслах тохиолдол энэ асуудлууд бас зайлшгүй шийдэгдэх ёстой байдаг байх л та. Энэ тал дээр та иргэдэд тийм шүүх гэр бүл цуцалж байгаа асуудлыг шийдэж байгаагийн зорилгоодын гол нь бас энд байгаа. Юу гэхээр энэ хүүхдийн асрамжийн асуудал хүүхд цааш таана эцэг хийхээ алин дээр мэдээж гэр бүл цуцлана гэж шийдэх юм бол эцэг хоёр нь тусдаа амьдрна гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн асрамж хаана байх вэ? Эцэг их хоёрт аль алинд нь хүүхдийг асарч хүмүүжүүлэх, тэжээд итгэх, өсгөж боожуулах үүрэг байж байгаа. Тэгэхээр аль нэг дээр хүүхд асрамжинд нь очино, тийм ээ. Дунд нь хүүхдийг цалгардуулахгүй хин нэгний асрамж зааж өгнө. Гэхдээ эцэг их гэр бүлийн хуулиар тэр хүүхдийг тэжээд итгэх, өсгөж хүмүүжүүлэх, боожуулах, боловсралтай болгох, орон байраар хангах энэ үүргүүдээс бол чөлөөлөгдөхгүй. Хин алинд нь байж байгаа. Тэр гэрэл цуцлана гэдэг маань ерөөсөө эхнэр нөхөр хоёрын л салж байгаа асуудал болохоос биш. Хүүхдэд хамгаалдаг. Эцэг их хоёр хүүхдээсээ салж байгаа асуудал биш ээ. Тийм учраас ч юм уу эцэг ихүүд бас яг хөө тохиролцоод хүүхдээ за чиний асрамжууд үгүй ингээд тгийгээ тохирдог тохиролцоо байна. Тэрэн дээр бол бид 7-оос дээш насны хүүхдийн санал асууж бас өөрийн хаана байвал таатай гэдгийг бас саналын асууж авч өөрөөс нь асууж авч бас шийдэхтэй анхаардаг асуудал байгаа харгалздаг тий. За эцэг их маргаад байх юм бол бас одоо би ч сайн асардаг гэвэл эцэг мэдээж аль аль нь хуулиар үүрэгтэй юм чинь хүүхдийн төлөө аль аль нь анхаарч ирсэн байтаар аль аль нь л үүргээ биелүүлж ирсэн. Тэгэхээр ийм нөхцөлд шүүх бол одоо тэр мэргэжлийн байгууллагуудаар сургууль хүмүүжүүлэгчээр гэр бүл хүүхэд залуучуудын газар одоо мэргэжлийн хүмүүсд орсон сэтгэл зүйч орсон ийм баг ажиллуулж иж
хаана хүүхэд байвал дээр юм бэ гэдгийг нь бас дүгнэлт гаргуулах шийддэг. Тэр нь шүүхээс тусдаа мэргэжлийн улсууд очоод байгаа нөхцөлд нь ясал дээр нь цэцэрлэг дээр нь сургууль дээр нь очоод гэрт нь очоод тэр нөхцөл байдлуудыг харж агаад хүүхдтэй уулзж ярьж агаад тэгээд гаргасан дүгнэлт байдаг л та. Дээрээс нь уучлаарай. Дээрээс нэмээд нөгөө талууд хоёулаа маргаад байвал бас нөгөө эцэг эхийн үлгэр дуурайл хүүхдэд ер нь яаж үзүүлж гинэ гэдэг нэг асуудлыг бас хэлцдэг байна. Жишээлбэл хүчирхийлэл үлддэг хүнд бид хүүхдийг өгье гэж хизээч бодохгүй шүү дээ, тийм ээ. Тэр хүн чинь хүчирхийлэл үлдээд тэр гэр бүлийг бүрэн бүтэн байлгаж чадахгүй нөхцөлд хүрэчээд байгаа нөхцөлд хүүхдийг тэр хүнийг харж чаднаа, асарч чаднаа гэж бид найдах боломжгүй. Нөгөө талаасаа ч ёс зүйн хувьд бас сөргөмөлөттэй байж болох талтай. Тийм учраас нөхцөлөд аль алинд одоо авч үзэж шийддэг л дээ. Хэрвээ нэхэмжлэх өгцөн байгаад тэтгэлгээ авахгүй байжгаад гинт авъя гэвэл яг уу. Тэр тохиол юу байх вэ? Байна. Тэр нь бол яг нөгөө төлөх ёстой хүн төлөхгүй байгаад утсан ч байж болох юм тийм ээ. Ер нь бол нэгэнт шүүх тэтгэлэг төлөө гэд гарсан юм чинь тэр хүн тэр шүүх шийдвэр гарсан хугацаанд төлөх ёстой. Хэрвээ төлөхгүй яваад байх юм бол нөгөө нөхөн төлөвлөх асуудал яригдана. Тэр чинь хэмжлээ гаргаад шийдүүлсэн нөхцөл ярьж байгаа тийм ээ. Тэрнээс биш нөгөө тусдаа амьдраад 7-8 жил болсон. Тэгээ тэр хугацаанд хүүхдийн тэтгэлэг нь хэмжлээгүй, шүүхд хандаагүй. Тэгсэрнээсээ 7-8 жилийн дараагаар одоо бид тэр тэтгэлгийг нөхөн гаргуулъя гэвэл энийг шүүх нөхж гаргадаггүй. Ягаад энэ эрх зүйн хувьд боломжгүй. Нөгөө талаасаа юугээд энэ боломжгүй болчиход байгаа юм гэхээр нэхэмжлэх эрх нь нээлттэй байх нь хүний нэхэмжлэх байх хэсэг нь хүний өөрийнх нь асуудал тийм ээ. Сая гуруула нөгөө гэрэлтэй батлуулсан гэр бүлийн харилцаанд байгаа хүмүүсийн асуудлыг ярилцлаа шүү дээ. Дээрээс нэмээд нөгөө гэрэлтэй батлуулаагүй хүмүүсийн асуудал их гардаг шүү дээ. Би таны нөгөө нэвтрүүлэг эхлэхэд таавас хэлж ирсэн нөгөө залуучууд гэр бүл төлөлтөө одоо юу гэдгийг хөнгөн хандсан тэгээ нөгөө хариуцлага хүлээх чадвараа тодорхойлгүй эдийн засгийн санхүүгийн асуудал байдаг гэд ингээд гэрэлтэй батлуулаагүй мөртлөө хамтран амьдарч хүүхдтэй болчоод тэгээ салаа яваад өгчдөг. Тэгээ нөгөө хүүхдэд шүүхэд хандаж тэтгэмж тогтоолох асуудал ярьдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө яг энэ шүүхийн процесс яаж явдгийг хаана ханддгийг энэ талаар бас мэдэхгүй иргэд их байдаг юм шиг. Би ясаар баталгаажаагүй мөртлөө юу яаж болох вэ? Нэхэмжлэл гаргаж болох уу? Гэрэлтэй бүртгүүлээгүй эцэгхээс төрсөн хүүхдийн хувьд гэрэлтэй төрсөн хүүхдэд адилхан хэрэгтэй. Юугээр хүүхдэл юм чинь төрсэн цагаас эцэг их хүүхдийн хооронд эрх үүрэг үүсчихэж байгаа. Тэгээд тэр төрсэн цагаас нь тэжээнд итгэх үүрэг бүх үүрэг дагуулдаад үүсчихнэ тийм ээ. Тэгэхээр гэр бүл болоогүй хамтран амьдарчсэн хүмүүсүүд дондоос төрсэн хүүхдийн хувьд бол мөн л ялгаагүй хүүхдээ асрамжилж байгаа тал нь асрамжлаагүй талаасаа тэтгэлгийн нэхэмжлээ шүүхт нэхэмжлээ гаргах ёстой. За нөгөө энэ дээр хүүхдийн эцгийн асуудал бас яригдчих магадгүй л дээ. Хэрвээ хүүхдээ хэрэг авахтай байгаа бол эцэг тогтоолгож тэтгэлгээ аавна. Тэтгэлгээ тогтоолно тийм ээ. Хэрвээ захиргааны журмаар хэдийгээр гэр бүл болоогүй ч гэсэн захиргааны журмаар энэ миний хүүхдэд очиод авгаар бүртгүүлсэн бол тэтгэлгээ гаргуулах асуудал шийдэл болж байна. Шүүхээр тогтоол. Тэтгэлгийн хэмжээ нь бол нөгөө тухайн орон нутгад тогтоосон хэмжээгээрээ тэгээ 18 нас хүртэл насанд хүртэл юугаар явчихдаг тийм холдсон юм шиг байлаа шүү дээ. Нөгөө цалингийн доод хэмжээ ч юм өөр юм нөгөө төлбөрүүдтэй холдог юм шиг. Амжиргааны баталгаач төвшингийн доод хэмжээ гэдэг үү? Гэр бүлийн хуульд байгаагаар бол амжиргааны баталгаач төвшингийн доод хэмжээнээс тооцож байгаа. Тэрний 100% байна уу, 50% байна уу тийм ээ? Тэр наснаас нь хамаарч байгаа. За төлөх хугацааны хувьд бол хуульд сараар төлөх боломжтой байдаг, улирлаар төлөх боломжтой байдаг, жилээр төлөх нь байдаг. Мөн төрмөр төлж болох ч тийм зохицуулт байгаа. Тэр бол талуудын нөгөө хүүхдээ асарж байгаа тэтгэлэг төлөх үүрэгтэй хоёр хүний хоорондын яаж тохирох тохиролцооноос шалтгаалж болох юм. Ингээд төлөө тэгээд хүүхдийн эрх зөрчигдөхөөр шүүх батлаад өгчих боломжтой. Тэгэл тэрнгээрээ. Ер нь ийм л юм байна л да. Одоо гэр бүл буюу тэр эцэг их хоёр аль биесээ бичиг баримттай ч бичиг баримтгүй ч хүүхэд гэдэг маань шал тустай ойлголт учраас хүүхэд рүү хандах одоо хариуцлага буюу оролцоо эцэг их одоо салсан ч нийлсэн ч аль талдаа яг лижил тэгш байгаа. Тэгээд дээр нь тэр бичиг баримттай ч бичиг баримтгүй ч хүүхэд гэдэг тустай их ашиг яригдж байгаа учраас хүүхдийн талд шүүх тэрийг шийдэх юм байна. Их хвчлээ. Үндсэн хууль заасан бидний нөгөө журамт үүрэг шүү дээ, хүүхдээ насан туршаагүй хүн гэр бүл дотор хамтран амьдарч байгаа хүмүүс дотор байна гэдэг нь тэр хүн өөрийгөө илэрхийлээд өөрийнхөө эрх шийг хамгаалж чадахгүй. Тийм учраас шүүх заавал энэ асуудлыг шийддэг. За нэвтрүүлгийнхаа дундуур бас сэдвтэйгээ холбоотой товчхон бичлэгийг хэдүүлээ үзье. Тэгээд эргээд студид уулзъя. За шинжирч байна. Одоо эцэг хасрын хамгаалагчийн хүмүүжил төлөвшөл за хүүхдийн эцэгийнхээ аль талд нь ээ нэгштэй байгаа юм бэ?
эцэгчүүд мань хүүхдийн эрхийн талаар, хүүхдийнхаа талаар хэр сайн мэдэж байгаа юм бэ? Эцэг байх үүргээ хэр сайн ухамсарласан юм бэ гэдгийг бол одоо шинжээч нар харгалзан үздэг. За эцэгчүүдийн нас нь одоо хүмүүжил төлөвшөл, одоо харилцаа, хандлага, зан үйл, сэтгэл зүйн байдлыг бол одоо шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхой арга аргачлалаар бол одоо бас оншилдог. За үүнийхээ дагуу зүйлийг бол гаргаж одоо шүүхийн байгууллагад өргөлдөг байгаа. За эцэгчүүд хэдийгээр гэр бүл цуцлсан ч гэсэнтэй насан туршдаа эцэг байна гэдэг энэ зүйлээ ухамсарлан ойлгох нь одоо нэн тэрхүүний чухал асуудал байгаа гэдэг. За шинжээчийн баг зөвхөн одоо эцэгхийн зан үйл, нийгэмшил төлөвшөл, энийг шиг сэтгэл зүйн байдлыг одоо ингэж дүгэл гаргахаас гадна бусад хүчин зүйлийг бас харгалзан үздэг. Гэмт хэрэг зөрчил холбогдож байсан юм уу? Архины хэрэглээ арх сэтгүүлчдээ хэрэглэдэггүй. За тухайн хүний санхүүгийн байдал нь ямар байгаа юм? Орон байрны нөхцөл байдал нь хүүхдээтэй байна уу? Гэх мэтийн бусад хүчин зүйлийг мөн одоо шинжээчийн төвлөрийнхаа хэсэгт харгалзан үзэж бодох мэдээлэлээ боловсруулаад шинжээч нарын хэлцээ саналаа шүүхтэрүүлдэг. За тэгэхээр сая ярьж байна. Одоо ингээд эцэг эхчүүд болвол бас өөрсдийнхөө хитрхи эрх ашиг бодоод хүүхдийн эрх ашиг эхэлж тавихгүй байна гэдэг талаар бид нар эрх ашиг бол хүүхдийн эрх ашиг эхлээд яригддаг юм байна гэдгийг ойлголоо. За тэгвэл аль нэгнийх нь асрамжинд очичлоо. Тэгэнгүүт аав нь ч гэдэг юм уу, ээж нь ч гэдэг юм уу те уулзуулахгүй байвал яг уу. Одоо уулзуулахгүй гэд эсвэл аль нэг өдөр товлоод ч гэдэг юм уу, сарын тэдэнд уулзуулна, өөр өдөр уулзуулахгүй ч гэдэг юм уу. Одоо тийм хүү зүйлүүд бас нэлээд байдаг гэж би сонсч байсан. Тэгэхээр эн чинь өөрөө тийх боломжтой юм уу? Миний бодлоор энэ дээр шүүх одоо нэлээд нөгөө нэг тоочглсан юм тодорхой юм юу хэлж өгдөг. Бүр за юу яадаг хуульчилж зааж өгдөг байх гэж би бодоод байна. Тэгтэлдээ хүүхдийн эцэг эхийн одоо асрамжид авсан хүн нөгөө эцэгтэй ч юм уу ихтэй ч юм уулзахгүй гэдэг ийм асуудлууд гардаг. Тэгээ энийг цаашд гаргуулахгүй байхын тулд шүүх шийдэхдээ гэр бүлийн хуулийн 26 дахь зүйл заасан тийм хоригдсан залт байдیں۔ Хүүхдийн эрхийг зөрчих. Нөгөө эцэг эхийн уулзуулах байх асуудал, саат хийх, үүргээ биелүүлэхэд саат хийх. Ийм асуудлуудыг бол хоригдно гэсэн залт байдаг учраас бид энийг цаашд гаргуулахгүй тулд нөгөө хүүхдийн асрамжиндаа авсан талд нь даалгаж өгдөг. Эцэг эхтэйгээ уулзахыг хориглох байх. Энэ залтуудыг бол ийм зөрчил гарахгүй байхыг даалгаж шийддэг. Хуулийн уншиж өгөөд ийм байдаг шүү гэж хэлдэг. Шийдвэртэй өөрөглөл тодорхой тусгатаа гэсэн. Зааж өгдөг. Энэ талаар маргах эхнэр нөхөр бол бас шүүхийг хэрэгшээд ажиллагааны явцад ажиглагддаг л да. Тийм нөхцөлд бол онцгойлоод бүр энэ асуудлыг даалгаж шийдэж өгдөг. Өдөр заах ч юм уу тийм бол байхгүй шүү дээ. Өдөр заах гэдэг юм байх бах тийм. Уулзуулах үйл ажиллагааны саат хийхийг хориглосон. Тэгэхээр ер нь бол ямар нэгэн өдөр товлох энэ төр боломжгүй гэсэн үг шүү дээ. Гэр бүлийн хуульд энэ асуудал тусцсан байдаг. Бид тэрийг дамжуулаад ийм зуршил гаргаж болохгүй шүү гэдгийг зааж өгдөг. Эцэг их маань одоо нөгөө салалтай холбоотой ч байдаг юм уу? Хүүхдийг бодохгүй юм л да. Хүүхд ч өөрөө хүн тодорхой бүр хүнээс илүү эрх эдэлдэг хүн байгаа. Яагаад тэгэхээр насан туршгүй хүүхд зөвхөн эрх эдэлдэг шүү үндсэндээ. Тэгээ үүрэг бол үндсэндээ хүлээхгүй. Ямар ч өөр хүлээхгүй. Тэгэхээр энэ хүний эрхийг асаад байна гэдэг чинь өөрөө зөрчил юм аа. Би хүний эрх зөрчөөд байна гэдгээ асрамжинд авсан эцэг их ойлгох хэрэгтэй л дээ. Бусдын ихээр миний хязгаарлагдана гэдэг үг байдаг л үлээ. Тэр нөгөө хүүхдийн эцэг ихтэйгээ уулзах гэдэг юм уу тэр эрх бас айгүй чухлаа гэдгийг бас ойлгох асуудал байна л да. Эцэг их ямар ч байсан гэсэн тэрнтэй тэр хүмүүстэйгээ уулзчиж хүүхэд маань өөрөө бүрэн бүтэн мэдрэмж авч зөв өсөж тойрнох, зөв сэтгэл зүйн бүтэн байх тэр боломжийг л нээх гэдэг шүү дээ. Тустай амьдарч байгаа гэсэн тэр ээжтэйг амьдарч байгаа аавыгаа санаж байгаа, аавтайгаа амьдарч байгаа бол ээжигээ санаж байгаа. Тэрийг нь бид нэр өөр юугаар ч орлуулж чадахгүй шүү дээ. Уулзуулахаас өөрөөр тийм ээ. Тийм учраас ухамсартай хандах хэрэгтэй юм байна тийм. Ухамсартай хандах хэрэгтэй л дээ. Хүүхдүүдийн хувьд бол. За тэгэхээр эцэг эхчүүд бас хүүхдийг ингээд нөгөө чим шиг хандаад байдаг тохиолдол их байдаг. Одоо ээж дээрээ байлаа гэхэд аавтай нь уулзуулахгүй эсвэл аав нь уулзахгүй гэсэн ийм одоо янз бүрийн ийм нөгөө тохиолдлууд гарч ирээд байгаа тохиолдолд шүүх тэрийг яаж шийдвэрлэж өгдөг юм бол одоо тэр чинь мэдээж нөгөө шүүхээр шийдвэрлүүлээд мэдээж тодорхой хэмжээний заавар зөвлөгөө өгсөн гэхдээ ээж нь уулзуулахгүй эсвэл аав нь уулзахгүй ч юм уу байгаад байвал яадаг юм бол ээж нь уулзуулахгүй байна гэдэг бол аав нь ч гэсэн уулзахгүй байна гэдэг бол нөгөө хүүхэд биш өмч гэж хандаад байгаа тайлах болчиход байгаа юм л да. Тэр чинь хүн шүү дээ. Тэр хоёр хүний дундаас
бий болсон хүн гэдэг агуулгаараа бол тэр хүмүүс гэр бүлийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх л үүрэгтэй. Эцэг нь уулзахгүй гэж хэлэхгүй тийм ээ. Ягаад тэгэхээр тэр хүнд тэр хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхэд гар бие оролцох, сэтгэл зүйн хувьд хөгжүүлэх, боловсралтай болгох бүх үүрэг нь адилхан байгаа. 50% хүлээний улсууд үүргээ. Ихийнх нь хувьд бол тэр хүн чинь эцэгтэй хүн эцэгтэйгээ уулзчээж тэр хүний өөрийнх нь нөгөө эцэгтэйгээ байх эрх хангагдах юм аа. Тэгэхээр тэр талаас тэр хүүхдэд тэгж хандаж болохгүй л да. Хэрвээ ингэж хандаж эхлэх юм бол тэгэл нөгөө хүүхдээ хүн гэдэг талаас нь хандаж чадахгүй байна л гэж ойлгох. Ёс зүйн асуудал яригдах гэдэг тийм ёс зүйн ухамсарын хувь хүний ухамсарын ёс зүйн асуудал яригдах гэдэг. Тэгэхээр энэ дээр залуу гэр бүлүүд ч гэлтгүй ер нь бол гэр бүлтэй хүн болгон хүүхэд гэдгийг өөрсдийн эрх ашигаас илүү тарих буюу одоо сая та хэлсэн шүү дээ. Насан туршийн хүүхэд гэдэг бол хүн хүнээс илүү эрх эдэлдэг буюу ямар нэг өөрөг хүлээхгүйгээр эрх эдэлдэг хүнийг хэлж байгаа гэхээр тэгэхээр энэ утгаараа эцэг эхчүүд бас энийг маш сайн ухамсарлаж ойлгодог байх ёстой юм байна. Тэгвэл бит гурав нөгөө гэр бүл цуцлалт за гэр бүл цуцлах бол шүүхийн журмаар ингэж цуцалдаг захианы журмаар ингэдэг гэж ярихаар нөгөө энэ цуцлах гад ингэдэг тэгдэг гэдэгтэй биш. Нийгэмд энэ асуудал гарч байгаа учраас энэ талаар бас энэ гэр бүл хосууд бас хууль эрх зүйн хэрэгтэй байх нь одоо чухал юм аа. Энийг мэдж байгаа юм зөв шүү гэдэг байдлаар бас нэг ярилцсныг бас та бүхэн зөвөр хүлээж аваасаа гэж хүсэж байна. Тэгэхээр шүүхэн шийддэг асуудал бол ихээ тэрэн дундаа гэр бүлийн асуудал бол шүүгч нарын хувьд онцгой анхаарал тавьж шийддэг ийм хэрэг маргаан байдаг. Олон хүний эрх шиг хөндөгдөг, олон одоо бүхэл бүтэн бий болцсон эдийн засгийн асуудал салах тусгаарлагдах асуудлууд яригддаг. Тэгэхээр энэ дээр шүүх бол онцгой анхаарч шийддэг юм. Тэгэхдээ иргэд маань бас энэ тогтолцоог, энэ асуудлыг шийдвэрлэх тогтолцоог зөв ойлгоод, зөв яваад, бухимдалгүй яваад асуудлаа шийдвэрлэж байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд залуучуудын хувьд бол одоо амьдралдаа ахуйдаа гэр бүлдээ их хариуцлагатай хандаж үүргээ ухамсарлаж явах хэрэгтэй юм шиг байдгийн. Ягаад тэгэхээр энгийн зүгээр нэг залуу өгөөд ажиллаа хийх өөр, гэр бүлтэй хүүхдтэй болоод ажил төрлөө эмчлэх амьдралаа авчих бол их өөр асуудал учраас энэ бүхнийг одоо давхын төлөө зүтгэж чармааж гэр бүлээ бүрмөтө авч яваасаа гэж хүсэж байна. Өнөөдрийн дугаараар бид нэр ярилцсан асуудлаа бас нэгтгэхэд товч төгөнд хэлвэл за хамгийн ихний асуудал бол гэр бүл одоо гэр бүл цуцлах зайлшгүй юм тохиолдол хүрэх тохиолдолд захиргааны журмаар за эсвэл шүүхийн журмаар энэ цуцлалтыг онцлогтой байна. За шүүхийн журмаар цуцлах тохиолдол нөгөө энэ эд хөрөнгийн маргаантай бага насны хүүхэдтэй насан туршийн хүүхэдтэй за эсвэл гэр бүлийн асуудлын хийн аль нэг нь одоо зөвшөөрөөгүй ийм тохиол бас ийм журмаар цуцлалтыг онцлогтой юм байна. За энэ гэр бүлийн харилцаанд одоо энэ хүүхэдтэй бол хүүхдийн асрамжийн асуудал хэн дээр үлдээх вэ? Тэн дээр юугийн шүүх авч үздэг вэ? За хүүхдийн тэтгэлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? За хүүхдийн эрхийг энэ тохиол бас хэрхэн хамгаалдаг вэ гэдэг энэ чухал асуудлуудын талаар бид бүхэн ярилцлаа. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.